Дэлхий дээр зүрхний цохилт хурцсам олон гайхалтай паркийн тоглоомууд байдаг. Хэдийгээр нь гайхамшигтайч, зарим нь арай л хэтэрсэн гэмээр үдэнч бий. Хагцлын дээгүр хэдэн зуун метрийн өндөрт савлах савлуур, өндөр барилгын орой дээрх экстремал зугаа цэнгэл, эсвэл бүр уус энгэрт ухаж гаргасан замч үж болно. Ингээд бүгдээрээ хамгаалтын малгай зүрхний эмээ бэлдээрэ бид эхэлж байна. 4-р сарын 5-ны өдөр Испани Ла Лиг. Энэ өдөр Атлетико Мадрид болон Барселона багуудын галгарсан тоглолт биднийг хүлээж байна. Энэ тоглолтыг та улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18-наас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Ace Facts урамшууллын кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Лас Вегасын Страт зочид буудлын яг орой дээр Penthouse өрөө байхгүй. Харин тэнд солиорл гэдэг нэгэн тоглоом бий. Адреналинд дурлагч хамгийн зоригтой хүмүүсийг ч айлхаж дөнгөх тоглоом. Үйлчлүүлэгч нар барилгын ирмгээс унтсан механик өргөгч доор суун. Ямар өндөрт гэж 274 метрийн өндөрт. Хэрв хинэгэн азгүй тохиолдлоор тэндээс оноос газар түвтлээ бараг 8 секунд унах болно. Аз болоход зочигчдыг хөндлөн төмрөөр хамгаалсан байдаг. Юу гэнэ зөвхөн хөндлөн төмрөөр үү? Хамгаалалтын бүсч байхгүй гэж юу? Хүмүүсийг бэхжсэний дараа уг савран зожиосуудаа зочид буудлын ирмгээс унжуулсан доош 70 градус хазгаа босгож цагт 64 км-ийн хурдтайгаар эргэлддэг. Энэ үнэхээр далзорл. Гэхдээ Страт зочид буудалд ганцхан аимшигт тоглоом хангалтгүй байсан боловтой. Тиймээс солиорлын доор 264 метрийн өндөрт X Scream гэж бас нэгэн амар тоглоом бий. Энэ бол 21 м урт шосон зам бөгөөд дээгүр нь задгаа бүхээг явна. Уг нь нэг их сүртэй санагдахгүй байж магадгүй. Гэхдээ хурдж эхэлмэгт зам доош налуу болж бүхээг цагт 50 км/цагийн хурдтайгаар зочид буудлын ирмгээс 9 м илүү гарч гулсаад гэнэт огцом тоормслно. Дараа нь зам дэш өргөгдөн бүхээгийг буцааж авчраад дахин доошлно. Хэрв тоормс ажиллахгүй бол яах вэ гэж юу? Зам дээр хүчрхэг соронзууд бүхээгдэх соронцтой түнхэрцэж цаглаан тасарсан ч үргэлж 100% найдвартай зогсдог байна. Одоо бүгдээрээ Абу Даби дахь Ferrari World-д зочилдсон байна. Энэхүү сэдвчсэн паркет Fiorano GT Challenge, Mission Ferrari гэх мэт машины загвартай далзуу хулгнууд олон бий. Хоёр тоглоом хоёулаа өндөр хурдтай ажиллах бөгөөд Ferrari жолоодох мэдрэмжийг төрүүлнэ. Гэхдээ Ferrari World-ийн хамгийн үнэт эрдэнэ бол Formula 1-ийн уралдааныг дөөрөлгсөн Formula Rossa юм. Уг галзуу хулгана нь нисэх онгоц тээвэрлэгч хүзэг онгоцноос сүнөөх онгоцыг харваж хөөрдөгтөө төстөө гидравлик системээр тоногжогдсон. Түүний үүсгэх хүч нь 2 гаруй км замыг 92 секундэд туулахад хангалттай. Хамгийн дээд хурдны тухайд гэвэл Formula Rossa цагт 240 км хүрдэг байна. Энэ бол дэлхийн хамгийн хурдан галзуу хулгай юм. 2-р байрт ордог тоглоомоос цагт 32 км-ээр хурдан. Бас Formula 1-ийн дундаж уралдааны машинуудаас ч цагт 18 км-ээр хурдан гэд боддоо. Энэ галзуу хулгай маш хурдан тол. Тийм хурдтай үед нүдийг сохолж болцошгүй шавж эзнээс хамгаалахын тулд зочигчдоо нүдний шил зөөлөгдөг. Замд огцом эргэж бод хурц унждод байх бөгөөд энэ нь 4.8G хэмжээний таталцлын хүч буюу хит ачаалал үүсгэдэг. Энэ бол дэлхийн галзуу хулгайнууд дундах 8 дахь хамгийн том хит ачаалал юм. Хэрвээ та мэдээгүй бол 1G гэдэг нь биднийг газарт тогтоход шаардлагатай хүч юм. 4.8G-ийн үед таны биеэс бараг 5 дахин хүнд хүч таныг дарж байгаа мэт мэдрэмж төрнө. Өөрөөр хэлбэл хүмүүс өөрсдийнхөө биеийн жингээс 5 дахин хүнд жинд даруулангаа цагт 240 км хурдлахын тулд мөнгө төлдөг гэсэн үг. Formula Rossa гашигээс өмнө New Jersey мужийн Six Flags Park дахь King Takan дэлхийн хамгийн хурдан галзуу хулгай байсан. Түүний хурд нь цагт 206 км хүрдэг байв. Зам нь толгой эргэм 139 метрийн өндөрт өгсдөг их баримттай нийлээд энэ нь хамгийн сэтгэл хөдлөм тоглоомуудын нэг болгодог. Харин дараа нь 2014 онд King Takan-гийн дотор Zomandjaro Drop-Off Doom-ыг барьсан. 126 метрийн өндөртэй энэхүү цамхаг нь манай гаригийн хамгийн өндөр, хамгийн хурдан юм. Эхлээд 3 тусдаа бүхээг энэ 126 метрийн өндөрт өргөгдөх бөгөөд энэ нь эргчилгээний хөсөөнөөс 36 метрээр өндөр гэсэн үг. Zomandjaro нь King Takan-гийн дотор байрладаг тул цамхгийн оройд дүүслэгдсэн зочигчдод яг хажуугаар нь галзуу хулгайны хурдан бүхээгүүд сонгонон өгөх боломжтой байдаг. Үзэсгэлэнт орчныг тойлдож галзуу хулгайнаас болцсны дараа Zomandjaro-гийн бүхээгүүд цагт 145 км-ийн хурдтайгаар доош унаж хүмүүсэд бэм болгочихгүй шиг яг цагтаа зогсдог байна. 200 гаруй метрийг тууслаад нийтдээ 10 хүрэхгүй секунд л зарцуулна.
Тухтай орноос илүү сайхан юу байх вэ? Төгс харагдаж байна тийм үү? Гэхдээ энэ бол жирийн ор биш. Тэрээр 366 метрийн өндөрт Эйфелийн цамхгаас 30 метрээр өндөрт дүүслэгдсэн байдаг орнууд юм. Гэхдээ энэ гудас зүгээр л хадны ирэмгээс унждаггүй. Үнэн дээр энэ нь Перугийн Андын нуруунд байрлах капсул бүхий өвөрмөц дүүжин зочид буудал болох Sky Lodge Adventures Suite дотор байрладаг. Хадан дээр хэвтэнгээ байгалийн үзэсгэлэн тождгийг хүссэн ямар ч аялагч уус руу авирч олсон гүүрээр гарах эсвэл тийшээ зиплайнер очих болно. 7 метрийн урт 2 метрийн өндөртэй капсул дотор миний унтлагын өрөө хоосны хэсэг тэрч байтугай эко бизнес газар угаалпор бүхий ариун цэврийн өрөө бий. Түүгээрч барахгүй зочдод зориулсан тансаг хоол хийж дарсаар үйлчилдэг байна. Дээрээс нь энэхүү гайхалтай хэрнээ аимшигтай капсулууд нэг шөнө хоноход $400 үнэтэй. Энэ нь танд аимшигтай юу? Эсвэл пүрүүчэнд чинь илүү аимшигтай гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Өмнөд Америкийн нөгөө захад Перугийн дүүжин капсулуудаас 3000 гаруй километрийн зайд Бразилийн Рио де Жанейро дахь усан парк байрладаг. Энэхүү усан паркт нэг тоглоом нь шууд утгаараа бусдаасаа онцгорч харагддаг. Килиманжаро усан гулгууртай танилцсан уу? Түүн рүү гарахын тулд 234 шат давах хэрэгтэй. Ядаргаатай сонсогдож байгаач энэ нь харин ч амархан хэсэг юм. 50 метрийн өндөрт хүрэгдэг Килиманжаро нь дэлхийн хамгийн өндөр усан гулгуурт тооцогддог. Тэр үнэхээр өндөр бөгөөд Бразилийн алдарт аврагч Христийн хөвшөөрөөс хүртэл 12 метрээр өндөр. Гэхдээ зөвхөн өндөр нь түүнийг аимшигтай болгодгүй. Үйлчлэгчд нь эхлээд аачмаар гулсхийг мэдрэх ба дараа нь зам нь 60 градус мөрөж хүмүүст цагт 92 км-ийн хурдтайгаар гулсгадаг. Тэд ямар ч зүйл дээр суугаагүй гэдгийг бодолцоо үзвэл энэ нь үнэхээр айц төрүүлэм хурд юм. Хэрв та Килиманжарогоор гулсхийг хүсвэл дээрээсээ хэрхэн харагдгийг нэг хараарай. Үйлчлэгчдийн 3-1 нь дээшээ гараад дараа нь айгаад эрмэг дээрээс буцдаг гэдэг нь ч аргагүй үзье. Австралийн даруун дахь Кракосаурус кав дахь үхлийн тор гэдэг энэ зугаа нэвнээсэл айц төрүүлнэ. Энд өгөөш буюу зочдыг хамгийн аимшигт амьтдын нэг болох матруудтай нүүр тулуулдаг. 4 см зузаан 3 метрийн өндөртөө нийлэг хоосоо руу орох шаардлагатай. Эхлээд зочдын нүдэн дээр матрууд хоолсож байх үед хоолойг усан дээр дүүжлэнэ. Дараа нь торыг усанд 15 минутын турш орох бөгөөд тэндээс дэлхийн хамгийн аимшигтай дүр зургуудын нэгийг харах боломжтой. Учир нь эдгээр нь зүгээр ч нэг матар биш, харин давстаа усны матрууд юм. Хэрв та мэдээгүй бол давстаа усны матрууд нь дэлхийн хамгийн том хэвлэлээр явагчд бөгөөд урт нь 7 метр, жин нь бараг 1000 кг хүрдэг. Тэд бас гайхалтай хүчрэг эрүүтэй бөгөөд хазалтын хүч нь 1 хавтгай 400 см-т 260 кг байдаг. Амьтдын донд хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ бидний биеийн хамгийн бат бөх яс болох донд чүнгийг хугалахад шаарддаг хүчнээс 2 дахин их гэсэн үг. Тийм ээ, ийм мангастай нүүр тулахыг хүсэх хүн хэр олон бол. Канадын Wonderland амралтын паркт аз босоод матар байхгүйч түүний гол тоглоом нь хамгийн зоригтой хүмүүсийг ч айлгаж чадна. 68 метрийн өндөрт өргөгдөх Yukon Striker бол дан төмөр шумбагч чуулган бөгөөд өөрийн төрөлдөө хамгийн өндөр нь юм. Мэдгүй хүмүүстэй ихэд энэ нь олон тооны игц босоо уналтуудаар галзуурсан юм. Зочигчид орой дээр хэдхэн секунд цаат бөгөөд унахыг хүлээх мөч илүү таарчлантай болгодог. Yukon Striker дээр энэ нь бүрч илүү хурцаар мэдрэгдэнэ. Эхлээд зочигчид 90 градусын унсуудыг давж дараа нь цагт 130 км-ийн хурдтайгаар доош шунган орно. Энэ бол дэлхийн хамгийн хурдан шумбагч хулгай юм. Энэ нь хангалтгүй байсан мэт Yukon Striker нь 1 км-д гаруй урт сунаж тогтсон тул өөрийн төрөлдөө хамгийн урт нь болжээ. Уг тоглоомонд бүр 360 градусын гогцоо хүртэл байдаг бөгөөд өмнө нь шумбагч хулгайд хизээч ийм зүйл байгаагүй юм. Өөрөөр хэлбэл энэ бол хамгийн өндөр, хамгийн урт, хамгийн хурдан шумбагч хулгайд төдийгүй 360 градусын гогцоотой гэсэн үг. Дэлхийн нөгөө хэсэгт Хятадын үлийн юан бол ямар нэгэн аимшигтай галзуу хулгайнаараа алтартай бишээ. Энд 3000 гаруй эсэн чулуун багнууд ойн дээгүүр сүндэрлэн харагддаг үзэсгэлэнтэй байгалийн дүр зургаараа алдартай. Тэгвэл ийм хаттай хясаануудын нэгдэнд цахилгаан шат суурласан байдаг. Тийм ээ та буруу сонсоогүй. Байлон хэмэх энэхүү цахилгаан шат нь зогсогчдыг 326 метрийн өндөрт өргөдөг. Ингэснээр энэ нь хамгийн өндөр гаднах цахилгаан шат болж байгаа юм. Хэрв та өндөрт гахаас айхгүй бол энд шилэн цонхнууд байх бөгөөд тэндээс доош онвол хэрүүтэн унахыг төсөөлөн харах боломжтой. Энэ нь хандалтгүй байсан мэт уг цахилгаан шат нь дэлхийн хамгийн хурдан цахилгаан шатны нэгт тооцогддог бөгөөд цагт 19 км хурдтай.
Хатан хясан дэрх цахилгаан шат аюултайч аимшигтай зүйлс үгээр дуусахгүй. Учир нь өвлийн юанд газар хөдлөлт байнга болдог. Гадраас хэдэн зуун метрийн өндөрт шилэн хайрцаг дотор байхад энэ нь тийм сайхан мэдээ биш байх нь лавтай. Аз босоод тэнд хурдан нүлгэн шилжүүлэх боломжтой мэдрэгчүүд байдаг гэжээ. Гэхдээ тэдгээр нь байсан ч баялонг цахилгаан шат үнэхээр аимшигтай санагцаар л байна. Жилдээ 10 сая гаруй жуучин очдог дэлхийн хамгийн алдартай газруудын нэг болох цагаан хэрэм тэмж амар биш. Харин ч амар тайван мэт санагдах байх. Ихэвч нь тийм байдагч Жанков дахь цагаан хэрмийн хэсэгт энэ ойлголттой санс нэгдэж чадахгүй. Бээжингээс 70 км-ийн зайд овших энэ 20 км хэсгийг хамгийн аюултай тооцдог. Түүний нэг хэсэг болох тэнгэрийн шат нь 80 метрийн өндөр хадан дээрх 70 эгц шатнаас бүрддэг байна. Энэ нь аслагдсан бүс нутагт байрладаг тул Жоржтад санаа тавих аюулгүй байдлын ямар ч арга хэмжээ хөтжиж байдаггүй. Үүний үр дүнд зочид шатнаас унаж бэрдэх тохиолдол цөөнгүй гардаг гэжээ. Нэршгээ тимч Деважингийн шат биш байгаа биз. Хятадууд хачин жигтэй шатанд дуртай босхийг Хянан мужийн Тайхан уулсан дахь энэхүү 90 метрийн мушга шат баталж байна. Үүнийг бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор барьжээ. Энэ экстрем дурлагчдад англиас унах байнгын аюулгүйгээр асар өндөрт гарах боломжийг олгодог. Гэсэн хэдий энэ шат аймгаа хүмүүст зориулагдаагүй. Дэвшээ гах нь маш хэцүү тул 60-аас дээш насны хүмүүсийг дарахыг хоригддаг байна. Хятадын аимшигт зугаа зэнглүүд үгээр дууссан гэж та бодсон уу? Үгүй дээ. Тус улсын зүүн хэсгийн Анхо мужийн хүн амьдардаг Хуаншан уусанд Хуа уулсын аялын жимбэрд бөгөөд энэ нь дэлхийн хамгийн аюултай жимд тооцогддог. Өмнөд оргил дээрх хамгийн өндөр цэгт хүрэхин тулд нарийн жимээр алхаж босоо шатаар өгсөх ёстой. Гэхдээ энэ зам ясангуяа банзан дээгүүрх аимшигт замаараа алдартай. Энэ нь аюулгүй биш гэдгийг ойлгоход ийшээгээр ганц харахад хангалттай. Эхлээд банзнуудыг нь хатаасаар хатсан байх бөгөөд банзны өргөн нь 30 см байна. Жуугчид 101 метрийг маш болгоомжтой туулах шаардлагатай бөгөөд энэ бүх хугацаанд 2 км гаруй өндрөөс унах эвсдэлтэй нүүр туусдаг. Аз босоход тэднийг бариус болсон аюулгүй бэхэлгээд торгон барьдагч гэсэн хамгийн өндөр байрлал болох Бурж Халифагаас 3 дахин өндрөөс унах Баккан ч гэсэн магадлаж байгаа нь намайг лав нойргүй хонуулахад хангалттай. Бас энэ нь зүгээрч нэг хоосон айц биш. Цуурхсаар бос Хуа уулын банзан зам дээр жилд бүр 100 орчим хүн амиа алддаг гинлээ. Тэгтэл жилд ойролцоогоор 4 хүн галзуу холгон дээрээс нас бардаг шүү дээ. 2002 онд Чүнцийн хотод Ордовик сэдвчилсэн парк нээгдсэн. Энд дэлхийн хамгийн олон үүжин доондох тоглоомууд байдаг. Ихэвчлэн савзуур гэдэг тоглоом бол энгийн таашаа авдаг зүйлсийн нэг байдагч. Энд бол шалуур. Жуушдыг суудалтай нь хүлж, хойш нь 90 градус татаад хөндийн дээгүүр 300 метрийн өндрөөр савлуулахаар тавьдаг. Харин энэ бол шат шиг харагддаг гүүрэн дээр бие биесээ хэдэн 10 см зайтай банзнаас банз руу өсөрж гарах хэрэгтэй болно. Гэхдээ энэ гүүр нь газраас 150 метрийн өндөрт байрладаг гэд боддоо. Тэндээс унвал ямар байхыг төсөөлж байгаа үстэй. Аз босоход жуулчдын хувьд тэднийг аюулгүй бэхэлгээ барьж байдаг. Эдгээр бүх аимшигтай хурцтмал тоглоомуудын дараа Ордовикийн доод хэсэгт зочдод тайвширч норсон өмдөө хатаах боломж олгодог юм шиг санагдана. Гэвч үгүй. Энэ хоёр хүний орог хэдэн тороосоор тогтоож 300 метрийн өндөрт агаарт дөвжлөнө. Хэдийгээр хүмүүсийг осоор бэхэлдэгч ийм орон дээр зүүрмэлвэл насан туршдаа хардаж зөөрлөх байх. Баруун Кашратагийн Гленвуд хавцлан зэрлэг байгалийн дүр төрх 400 метрийн гүнээрээ алдартай газар юм. Энд тоглоом барихад хамгийн тохиромжтой эсвэл аюулгүй газар биш боловч Гленвуд Adelaide паркийг бүтээгчид үүнтэй санс нийшгүй байна. Энд сорилт нэртэй галзуу хулган боосон чаргатай илүү төстэй уусын тоглоомууд байдаг. Гэхдээ адреналин дурлагчдын энд ирэх гол шалтгаан нь авраг савсуур юм. Гим хоргүй сонсогдож байгаач энэ юу босыг ойлгохын тулд ганцхан удаа харахад хандалттай. Дарвтаар ажилдаг энэхүү савсуур нь хүмүүсийг нааш цааш нь хөөргөж 400 метрийн өндөртэй ангалын дээгүүр савсуулна. Энэ нь хангалтгүй байсан мэт савсуурын хурд нь цагт 80 км хүрэх бөгөөд тэд бараг босоо шахуу өргөгддөг. Сүүлийн жилүүдэд шилэн гүүрнүүд маш их алдартай болсон бөгөөд одоо Хятад даяар ийм 2300 гүүр байна.
Зураг дээр тэд үнэхээр дог харагддагч дээгүүр нь алхах үед огт өөр байдаг. Жишээлбэл хятадын зүүн хэсгийн Хэбэ мужийн ууланд орших зүүн тайхан гүүр. Энэхүү гүүр нь хөндөй дээгүүр 220 метрийн өндөрт байрладаг. Доошо харахад үнэхээр аимшигтай. Харин шилэн хавтангууд нь цуугч эхлэх үед бүүрч аимшигтай болно. Яг ийм зүйл 2017 онд зарим нэг хөөрхий азгүй жуучдад тохиолдсон юм. Аз босод энэ зүгээр л нарига байлаа. Хагарч буушиж бос хавтангийн аль нэг дээр гიშгэх үед хит тузаан туяаны мэдрэгчээр асдаг тусгай эффект бөгөөд хөдөлгөөнд дүрс гарч ирдэг байна. Энэхүү тоглоом маш аимшигтай байсан тул бүс нутгийн удирдлууд уугчтаас гуйж энэ эффект нь хүмүүсийн анхаарлыг татах зорилготой байсан гэж мэдэгдэжээ. Миний харуус харин ч анхаарч татах биш. Харин ч зүрхний шигдээс үүсгэх зорилготой байсан гэвэл илүү оновчтой босгох. Энэ гүүрнээс 800 км-ийн зайд өөр нэг төстэй гарч босох Жэнжажа шилэн гүүр байрладаг. Энэ нь дэлхийн хамгийн урт бөгөөд хамгийн өндөр гүүр юм. 430 м урт сонош тогтсон энэ гүүр Жэнжажагийн их хавцлын дээгүүр 300 м-ийн өндөрт дүүслэгдсэн байдаг. Аз босоход ямар ч хагардаг тусгай эффект байхгүй. Гэхдээ харамсалтай нь энд шилэн үнэхээр хагарчээ. 400 орчим метрийн өндөрт шилэн гүүрэн дээгүүр алхах нь хангалттай аимшигтай биш байгаа мэт. Зарим жуучдад шилэн хавтангуудыг лантуугаар зохихыг санс болгож байсан удаатай. Та буруу сонсоогүй. Олон удаагийн цохилтын дараа шилжний эхний давхрыг хагарсан боловч доод хоёр давхарг нь түүхс бүрэн хിവэр үлджээ. Ийм шалгалтч хангалтгүй байсан боловч дараа нь гүүрэн дээгүүр 11 хүн суузагсан 2 тонн жинтэй Volvo машин хөрх явуулжээ. Хагарсан ч гэсэн гүүр үүнийг тесвэрлэж чадсан байна. Ийм туршилтууд хүмүүст Жэнжажа шилэн гүүр хэр бат бүх болохыг итгүүлдэг. За бичлэг дуслаа. Манай сувгийг захиалаад шинэ бичлгүүдэд цаг алдахгүй үзээрэй.